Хүүхэд хамгаалалт хөгжлийн чиглэлээр 35 удаагийн сургалтанд 1012 өрхийн 7054 гишүүн 20 удаагийн арга хэмжээнд 3615 иргэн 12974 хүүхдийг хамруулж хүүхэд хамгааллын чиглэлээр 50 захирамж, хөгжлийн чиглэлээр 25 захирамж гарч хэрэгжилтийг ханган ажилласан. Тэр эргэлтийг сумын зорилтод 109 өрхөөр 263 удаа зохион байгуулан 42 зөрчлийг илрүүлснээс 40 зөрчлийг арилгаж 2 зөрчил дээр хамтарсан баг ажиллаж байна. Сэтгэл зүйн ганцаарчлалын зөвлөгөө мэдээллийг 83 хүүхдэд, хууль эрхцэн зөвлөгөө мэдээллийг 52 хүүхдэд өгч ажиллалаа. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг эрчимжүүлснээр хүүхдийн хүчирхийллийн 95 тохиолдол бүртгэгдэж, илрүүлэлт өмнөх оноос 37.6% өссөн байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2022 онд 61, 2023 онд 53, 2024 онд 77, 2025 онд 53 дуудлага ирж, кейс шийдвэрлэлт 67.9% байна. Гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээг чанаржуулах зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сан, засаг даргын нөөц хөрөнгө мөрийн хөтөлбөрийн зардлаас нийт 28 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн хэрэгжилтийг ханган ажилласан. Гэр бүлийн хөгжлийг дэмжих 25 удаагийн сургалт нөлөөллийн ажил 10 удаагийн арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 3912 иргэн 4264 хүүхэд 3000 орчим өрхийн гишүүд хамрагдсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн бүртгэгдсэн тохиолдол 55 байгаа нь 2022 оноос 15.3%-аар, 2023 оноос 11.2%-аар, өмнөх оны мөн үеэс 8%-аар буурсан үзүүлэлттэй байна. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянгор аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран 2 удаагийн хөдөлмөрийн өдрлөгийг зохион байгуулж 35 ажил олгогчийн 282 ажлын байрыг иргэдэд танилцуулж, зуучлах үйлчилгээ үзүүлж 60 иргэн байнгын ажлын байранд, 40 иргэн төр ажлын байранд бүртгүүлсэн байна. Сумын хэмжээнд энэ онд 217 иргэнийг байнгын ажлын байраар, 120 иргэнийг төр ажлын байраар хангасан. Ахмад наснуудын нийгмийн хамгаалалт чиглэлээр аймаг сумын ахмадын хороотой хамтран 5 удаагийн спортын арга хэмжээ, 2 удаагийн шагаан наадган тэмцээн, 1 удаагийн эрүүл мэндийн өдөрлөг аян мөн график төлөвлөгөөний дагуу агуудын ахмадын зөвлөлөө тогтмол нөлөөллийн ажлыг зохион байгуулж 2512 ахмадууд буюу 63.4% нь хамрагдаж, өмнөх оноос оролцоо 10%-аар нэмэгдсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалалт чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоог нэмэгдүүлэх, сургалт нөлөөллийн арга хэмжээний зардал 10 сая төгрөгийн санхүүжилтийг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс шийдвэрлэж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн 5 удаагийн арга хэмжээнд 600 гаруй иргэн хүүхдийг хамруулсан. Гендрийн эрхтгч байдлыг хангах ажлын хүрээнд сумын гендрийн эрхтгч байдлыг хангах салбар дундын 2024-өөс 2026 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний энэ оны хэрэгжилт 85% байна. Гендрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй арга хэмжээнд тухай бүр оролцож 10 удаагийн постэр мэдээллийг олон нийтэд хүргэж нийт 28,000 хандлтыг авсан байна. 2 удаагийн нөлөөллийн арга хэмжээ, 3 удаагийн сургалт зохион байгуулж 150 иргэн 300 гаруй сурагч хамрагдсан. Сумын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 10 сургуульд өвгөөтийн клубыг байгуулж төлөвлөгөөний хэрэгжилтийг 75%-тай ханган ажиллаж байна. Нийгмийн хамгааллын чиглэлээр ажлыг сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Монголын үндэсний телевиз TVS, NTV, Номгон телевиз, MGL радио, Монцон агентлагтай хамтран 5 мэдээ, цахим орчинд 298 видео шторк, контент, постерыг хүргэж 40,143 хүнд хүрсэн байна. Аливаа төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, боршуур, анхааруулах мэдээллийг байрнуудын орцлыг, худалдаа үйлчилгээний төвийн мэдээллийн самбар зэрэг 91 байршилд 9 төрлийн 613 ширхгийг нааж байршуулсан байна. Анхааруулах 5 төрлийн хурдаас хэвлэлийг 3 багийн 32 байршилд байршууллаа.